Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 2025 оны загсны ордны таарад зурхаг хий 1 сард Two of Swords гарч ирсэн байна. За энэ карт маань хоёр сонголт эсвэл хоёрмал нөхцөл байдлын өмнө зогсож байгааг илэрхийлнэ. За нөгөө талаараа тодорхой бус байдал үнэнтэй нүүр тулгаас зайлсхийх гэсэн утгатай. Энэхүү карт маань хайр дурлалын хувьд зөрчилдөөн эсвэл үл ойлголцол, эргэлзээтэй байдал зэрэг илэрхийлдэг. Ажил мэргэжлийн хувьд за ямар нэгэн таагүй нөхцөл байдалд орох эсвэл хоёрдмол байдлаас гарч тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй болох. За эсвэл аливаа зүйлийг хит их бодож эргэлзэж тэнгэлзэх. За санхүүгийн хувьд мөн эргэлзээг илэрхийлдэг. За тэгэхээр аливаа зүйл дээр шийдвэр гаргахдаа ухаалгаар зөв шийдвэр гаргах хэрэгтэй байна. За мөн хэн нэгэнтэй ямар нэгэн асуудал дээр санал зөрөлдөх эсвэл өрсөлдөх гэсэн утгатай. За мөн хэн нэгэн таны сэтгэл зүй болон оюун бодолд нөлөөлөхөөр оролдож магадгүй юм. Тэгэхээр үүн дээр сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгалж аливаа зүйлийг бодит байдлыг харахыг хичээгээрэй гэж зөвлөмөр байна. За үүн дээр нэмээд нэг карт татъя. Шинэ эхлэл гэсэн карт гарч ирсэн байна. За нэг талаасаа та шинэлэг зүйлд маш их тэмүүлж байгаа ч нөгөө талаасаа эргэлзэж дотоод айцтай байна гэсэн үг. Хэрэг тавьд сонголт хийхэд эргэлзээтэй байгаа бол өөрийн дотоод зүүн совиндоо итгэж зөв шийдвэр гаргаж чадна гэдэгт итгээрэй. Тэг карт маань танд зоригтойгоор эхлэхийг сануулж байгаа бол Two of Swords бол ухаалгаар бодлоготой бодит байдлыг харж зөв сонголт хийхийг зааж байна. За тэгэхээр шинэ зам гарахаас өмнө өөрийн мэдрэмж бодит байдлыг сайн ойлгоорой. 2 сард Star карт маань гарч ирсэн байна. Энэ карт бол хамгийн эерэг, урам зориг өгсөн карт. Итгэл найдвар, сэтгэлийн тайвшрал, ирээдүйд итгэлийг илэрхийлдэг. 2 сард мөрөөдөл биелэх боломжтойг харуулж байгаа учраас 1 сард та бусдын үгээр биш зөвхөн өөрийнхөө зүүн совинд итгэж өөрийн бодол оюун ухаанаараа тунгааж зоригтойгоор зөв шийдвэр гаргаарай гэж зөвлөмөр байна. 2 сард хайр дурлалын харилцаа сайжирч шинэ хайр, эрх, итгэлцэл болон хамтын ойлголцол нэмэгдэх. За ажил мэргэжлийн хувьд шинэ санаачлаг, бүтээлч байдлууд нэмэгдэх. Таны хийж байгаа ажлын үр дүн амжилттай байх болно. За санхүү мөнгөний хувьд санхүүгийн хямрал дуусч тогтвортой байдал шилжигнэ. За Star карт маань таныг ирээдүйдээ маш итгэлтэй байж мөрөөдөлтөө хүрэх зоригтой алхмыг хийж дотоод зүүн совингоо дагаж өөртөө итгэлтэй бай гэж зөвлөмөр байна. За энэ сард мөн танд шинэ сайхан боломжууд гарч харагдаж байна. Ерөнхийдөө Star карт маань хүсэл мөрөөдөл биелнэ гэсэн утгатай карт. Тэгэхээр сайхан зүйлийг мөрөөдөж хүсэл эрмэлзлэл дүүрэн энэ сард амжилттай байгаар харагдаж байна. За 3 сард Seven of Pentacles. За энэхүү карт маань ирээдүйд өөрөө өгөөж өгөх урт хугацааны хөрөнгө оруулалт хийх. За нөгөө талаасаа өмнө нь хийсэн ажлынхаа үр дүнг харах. За мөн 3 сард болох ямар нэгэн үйл явдлын үр дүнг яаралгүй хүлээж төлөвлөгөөгөө тууштай хэрэгжүүлэх. Төвчээртэй байж урт хугацааны зорилгодоо анхаарах. Одоогийн хийж буй ажил өөрийн байдлаа дүгнэж илүү сайжруулах боломжуудыг олж харах. За мөн хайр дурлалын хувьд харилцаагаа сайжруулахын тулд илүү танаас хүчин чармаалт шаардаж байна. Таны хувьд төвчээртэй байгаарай гэж зөвлөмөр байна. За ажил мэргэжлийн хувьд одоо хийж байгаа ажил байдлаа дүгнэж стратеги төлөвлөлтөө илүү сайжруулах хэрэгтэй байна. За санхүү мөнгөний хувьд энэ сард өөрийн алс ирээдүгээ бодсон зөв хөрөнгө оруулалт хийгээрэй гэж зөвлөе. Альва ажил хийхдээ тууштай төвчээртэй байх хэрэгтэй байна. 4 сард Six of Cups гарч ирсэн байна. Хүүхэд насны дурсамж, өнгөрсөн үеийн сайхан дурсамжуудыг эргэн санах, за бусдад хайр халамжаа өгөх, сэтгэлийн өөдрөг байдал, баяр баясгалан, за өнгөрсөн үеэсээ урам зориг авч одоо цагтаа аз жаргалтайгаар зөвөр хэрэгжүүлэх гэсэн утгатай карт.
Амьдралд мөн хүн энгийн зүйлээс аз жаргалыг мэдэрч болдог гэдгийг та ойлгох. За хуучин харилцаагаас сэргээх, эсвэл хуучин найз нөхөдтэйгээ дахин холбогдох. Энэхүү карт мань хайр дурлалын хувьд өнгөрсөн хуучин харилцаа дахин сэргэх, эсвэл холбогдох, холбоо барих, санамсаргүй тааралдах. Ажил мэргэжлийн хувьд хуучин арга барил туршлага дээр үндэслэж амжилт гаргах боломжтой гэдгийг харуулж байна. Санхүү мөнгөний хувьд өнгөрсөн зүйлд хэд тавталгүйгээр ирээдүгөө харсан төлөвлөгөөтэй байгаарай гэж зөвлөе. За нөгөө талаас энэхүү карт маань болзолгүй хайрыг илэрхийлдэг. За хүүхдийн гинэн цайлган сэтгэлээр хоёр биенээ зүгээр л энгийнээр хайрлах, хоёр биендээ итгэх гэсэн утгатай. 5 сард Seven of Swords гарч ирсэн байна. Итгэл алдах, хулгай, эсвэл хуурам мэхлэлт, за мөн атаархал, за эсвэл ямар нэгэн хувийн мэдээлэл алдах зэрэг илэрхийлдэг. Үүн дээр нэмээд нэг карт атый. Ten of Pentacles гарч ирсэн байна. За энэхүү карт маань өв залгамжлал, санхүүгийн тогтвортой байдал, гэр бүлийн бат бэх харилцаа, урт хугацааны зарлага, гэр бүлийн ив нэгдэл, эд баялагийг илэрхийлдэг. Тэгэхээр 5 сард гэр бүл санхүүгийн тогтвортой байдал дээр анхаараарай гэж зөвлөмөр байна. Ямар нэгэн итгэл алдрах зүйл болох вэ? 10-ын зоос бол ямар ч нөхцөлд гэр бүлийн үн цэнтэй байдлыг хадгалж авч үлдэх хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Зорилгодоо хүрэхийн тулд ухаалаг төлөвлөгөө боловсруулж урт хугацааны амжилтанд хүрэх боломжтой харагдаж байна. Өөрийн бүтээлч байдал болон нууц чадвараа ашиглан гэр бүл санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй. За нөгөө талаас хин нэгэнд гэр бүл хайр дурлал, дотн харилцааныхаа тухай бусдад ярих, дийлгэх хэрэггүй. Гэр бүл хамтын үн цэнийг анхаарч хэтэрхий хувийн ашиг сонирхолд төвлөрөхөөс зайлсхийх хэрэгтэй. За нөгөө дээгүүр өөрийн стратеги болон төлөвлөгөө үйлдэлийг нягтлж урт хугацааны тогтвортой байдлаа эрхэмлээрэй. Үнэнд шудраг байхыг зөвлөж байна. За 6 сард Knight of Cups гарч ирсэн байна. Энэ карт маань зүүн совин, романтик харилцаа, хүсэл мөрөөдөл, бүтээлч байдал, уран сэтгэмж, бусдад өгөх хайр халамжийг илэрхийлдэг. 6 сард хайр дурлалын хувьд романтик болцоо, сэтгэл хөдлөл илүү гүнзгийрэх, за бие биендээ сэтгэлээ илэрхийлэх, хайрын загтал хүлээж авах, бэлэг хүлээж авах, хайр сэтгэлийн харилцаа улам гүнзгийрэх гэсэн утгатай. За ажил мэргэжлийн хувьд бүтээлч байдал, уран сэтгэмж илүү нэмэгдэхээр харагдаж байна. Санхүү мөнгөний хувьд хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг зөвлөж байна. Энэ сард өөрийнхөө сэтгэлийнхээ дуу хоолойг сонсож, зүүн совингоо дагаж мөрөөдөлд хүрэх боломжтой. Гэхдээ бодит байдлыг бас орхигдуулж болохгүй. 7 сард Power карт маань гарч ирсэн байна. Энэ карт бол таны өөрийн хүч чадалтай итгэлтэй байхыг зөвлөж байна. За та өөрийн зөнгөөрөө аль нь зөв болохыг мэдрэх болно. Та ямар үед үгүй гэж хэлэх, ямар үед ямар нэгэн зүйлээс холдох бүрэн чадвартай гэдгээ мэдрэх болно. Ирэх 7 сард та хэн нэгнээс ямар нэгэн зөвлөгөө авах шаардлагагүй. Та өөрийнхөө инстинктээрээ зүүн совингоороо аль нь болох болохгүйг мэдрэх болно. Өөрийн дотоод зүүн совин мэдрэмжэндээ итгээрэй. 8 сард Lovers карт маань гарч ирсэн байна. Энэ нь хайр дурлал, сонголт, ив нэгдэл, сүнслэг холбоо, хувь заяаны шийдвэрүүдийг илэрхийлдэг. Синглчүүдийн хувьд soulmate-тэйгээ уулзах нь, хосуудын маань хувьд бие биендээ итгэх итгэлцэл илүү нэмэгдэж, хайр дурлалын харилцаа улам гүнзгийрхээр харагдаж байна. Ажил мэргэжлийн хувьд зорилгодоо хүрэхийн тулд хамтрал, хамтын ажиллагаа, түншлэл чухал харагдаж байна. За санхүү мөнгөний хувьд чухал шийдвэр гаргахад хамтдаа зөвлөлдөж шийдвэр гаргаарай. За Lovers карт маань зөвхөн хайр дурлалч гэдэлтгүй амьдралын бүхэл талбарт шийдвэр гаргахдаа зөвхөн оюун бодлороо биш, мөн зүрх сэтгэлээсээ шийдвэр гаргаарай гэж зөвлөж байгаа юм. За 9 сард The Wheel карт маань гарч ирсэн байна. Энэ сард гинтийн аз тохиол, эерэг үйл явдлын эхлэл, за өөрчлөлтөөс үүдэлтэй өсөлт дэвшил, амьдралын урсгалд зохицож боломжийг ашиглах,
хувь тавилан таны талд байгаа гэдгийг илэрхийлсэн сайхан сар эхлэхээр байна. Хайр дурлалын хувьд за харилцаанд шинэ үе эхлэх, өөрчлөлт гарч ирэхээр харагдаж байна. За ганц бий бол шинэ боломж гарч ирэхээр байна. Ажлын байран дээр зарим нэг нь ажлын байраа солих, за шинэ ажлын санал ирэх, шинэ боломж гарч ирэх. Азийн хурд эргэж хувь тавилангийн тусламжтайгаар ажил мэргэжлийн хувьд амжилт гаргахаар харагдаж байна. Санхүү мөнгөний хувьд амьдралд шинэ өөрчлөлт, амьдралын шинэ үе, шинэ мөчлөг эхэлж байгаа учраас ямар нэгэн санхүүгийн эрсдэлтэй алхам хийх хэрэггүй гэж зөвлөе. 10 сар Three of Wands за алс ирээдүйн хүсэл мөрөөдлийнхөө зөв рүү зоригтой шийдэмгийгээр эхлэж 10 сар зарим нэг нь гадаад орныг зорих, зарим нэг нь гадаад руу суралцахаар явах, хурал зөвлөгөөнд оролцож илтгэл тавих, зарим нэг нь өөрийгөө олж нээхийн тулд зоригтой шийдэмгий алхам хийх, зарим нэг загсны ордныхан маань спортоор хичээлж эхлэхээр харагдаж байна. За 11 сард Queen of Swords гарч ирсэн байна. Энэхүү карт маань оюун ухаан, шударга байдал, бие даасан байдлыг илэрхийлдэг. За мөн эмч, мэс засалч, за хуульч, эрх зүйч, мөн гэрийн эзэгтэй гих зэрэг хүмүүсийг илэрхийлдэг. Энэ сард та ямар нэг чухал зүйл дээр шийдвэр гаргах хэрэгтэй бол альва зүйл сэтгэл хөдлөлөөс илүү логик, бодит байдал тулгуурлан шийдвэр гаргах хэрэгтэй байна. 11 сард та өөрийн хүч чадлаараа альва асуудлыг шийдэх бүрэн чадвартай болохыг харуулж байна. За 12 сард Hierophant гарч ирсэн байна. За энэ карт нь уламжлалт, заншил, ёс суртахуун, нийгмийн тогтсон дэг журмыг илэрхийлдэг. За мөн өөрийн дотоод бодол, оюун ухаан, үнц, итгэл үнэмшлээ илүү тодорхойлж ойлгох хэрэгтэй гэдгийг сануулж байна. За нөгөө талаасаа зарим нэг нь мэргэжил дээшлүүлэх, сургалтанд хамрагдах, за зарим нэг нь их сургуульд орох, зарим нэг нь нийгмийн хүрээнд үүрэг хариуцлагатай ажилд орох. Энэ сард та өөрийн амьдралд тогтвортой, аюулгүй орчинд бий болгох боломжтой байна. Амьдралынхаа өнгөрсөн туршлагаас суралцаж, илүү ухаалгаар хандаж, өөрийн итгэл үнэмшил, оюун санааны хөгжил дэвшилд анхаарч, за багш болон хэн нэгэн зааварлагч зөвлөгөө өгөх хүнээс тусламж, зөвлөгөө авах. Энэ сард хайр дурлалын хувьд таны харилцаа бие биендээ илүү итгэлтэй, үнэн шударга, тогтвортой байхаар харагдаж байна. Хэрэв та удаан хосын харилцаанд байгаа бол гэрлэх санал авах, эсвэл гэрлэх санал тавих, за эсвэл урт хугацааны амлалт өгөх, эсвэл авах зэрэг боломжууд гарч ирэхээр байна. Ажил мэргэжлийн хувьд ажлын байран дээр ёс журам стандартыг мөрдөөрэй. Магадгүй энэ сард та багш, зөвлөгч, манлайлагч болж болох юм. За нэмээд сүүлийн нэг карт авъя. Healing гарсан байна. Эдгэрэлт гэсэн карт. За өөрийгөө болон хайртай хүнээ хайрын гэрлэр хүрээлэгдэж ингэж сайхан энергиэр дүүрч байна гэж төсөөлөд үзээрэй. За энэ мөчид таны болон та хоёрын хайр дурлалын харилцаа илүү сэргэж, сайхан болж, илүү бие бинийгээ мэдэрч байна гэд өөрөө дотооддоо төсөөлөд мэдрээрэй. 2025 онд загсны ордны синглчүүд маань soulmate-тэйгээ уулзрах нь байна. За зарим нэг нь гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэж үр хүүхэдтэй болох нь байна. Зарим нэг нь гадаад руу сургууль соёлд явах, мэргэжил дээшлүүлэх, мэдлэг мэдээлэлээ илүү сайжруулж, гүн ухаанд суралцах, бясалгал хийх, хүсэл мөрөөдөл биелэх, болзоонд явах, ол замаг дүүрэн, өөртөө итгэлтэйгээр өөрийн зорилгодоо хүрэх, шийдэмгий алхам хийх, өөрийн дотоод зүн совин мэдрэмж, өөрийн бодол ухаан хүчээр альва зүйлийн зөв бурууг тунгаах бүрэн чадвартай гэдгийг ойлгох тийм баялаг жил болохоор харагдаж байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Түр баяртай.